байж магадгүй. Чимээ энергиэр тэтгэлсэн. За. Тэр нөлөөсөн байж магадгүй. За ерөнхийд нь ойлголоо. Юу яадаг шүү. Одоо ингээд хоёулогийн хийж байгаа энэ ярилцлага дамжуулалт юм маань ерөнхийдөө ямар хуу маркер явдаг вэ гэхлээр маш сайн холбогдож байгаа ярилцж байгаа юм маань сэтгэлээ онгойлгоод хааж боох зүйлгүйгээр элдв нэг саад тээггүйгээр энэ дотор байгаа мэдрэмж юунуудаа сайхан онгойлгож ярилцчихэж тухайн хүний мэдээлэл дамжуултууд нь орж ирээд өндөр төлөвтэйгээр орж ирээ. Тэгээд үйл маань их сайхан дүүрдэг байгаа шүү. За. Аль болохоор үгээ цэгнэхгүйгээр зүгээр л ингээд уудлаалагаараа, яриадлагаараа. Гаргаадлагаараа тий. Гаргаадлагаараа. Тэгээд би ингээд нүдэн ханаад яриад байгаа нь учиг шалтгаантай шүү. Нүдэн ханангаа нөгөө мэдрэмж юугаа ажиглаа. Тэгээ өөрийнхөө нүгийг чихээрээ бас сонсоод давхар тэр мэдрэмж орж ирж байгаа мэдээлэл нь яаж орж ирж чинь, юу өөрчлөгдөж чинь, ямар төрс юу яаж нэгэд давхар цэгнээл явж байгаа шүү. За юу. За. Тэгээд хоёрдугаарт гэх юм бол би нөгөө нэг ихэвчлэн өдөр гэртээ сууж байгаад ясна л та. Дамжуулт хийсэн л та 3 цагт хүнтэй холбогдсон гэдэгсэн. Тэгэхээр өргөжлүүлээ гэртээ байж байгаад өөртөө чинь 6-гийн үед холбогдчих доо гэд байчаасан чинь дотор мэдрэмж маань намайг ойрхон байгальд гараа гэд хөтөлсөн. Тийм тэгээд одоо голын ирэг дээр ирчихсэн. Сайхан байгальд сууж байгаа юм. Тэгээд шалтгаантай болвол энд ирсэн байгаа л та мэдээж ирэг. Тэгэнгүүт сая та хэлж чинь уул байгальд гарах их дуртай ингэсэн тэгсэнгээ ярьсан. Яагаад ч юм энэ юутай холбогдож байгаа юм тэр санагдчих байна. Тэгээ ингээ та ингээл өөрийгөө уудлал яриадлах болгоно ингээл орж ирэх төлөвлөгөөнүүдийнх нь юу нэ яагаад л явдаг байгаа. Тэгээд хоёулын яриа хідэн цаг яаж үргэлжлэхийг бол мэдэхгүй. Яриан дунд ямар тантай холбоотойгоор ямар хэм хэмжээст юу хийсгэлэн бийтэй юу дамжуулагдахыг би бас хэлж мэдэхгүй болохоор хүлээлт битгий тавиараа. Тэгээд айгүй гоё ингээд сэтгэлээ удлаад чөлөөтэй яриараа за. Чөлөөтэй байгаарай. Чөлөөтэй байгаарай. Тэгээд харин миний хүсэл гэх юм бол дээд биетэйгээ холбогдмоор байна. Өөрийнхөө дотоод руу гоё өнгийгөөд өөрийнхөө ирсэн зорилго тэр хүсэл мөрөөдлөө биелүүлмээр байна. Үсээ хайрцмаар байна. Ойлгож ярилцаж сурмаар байна. Тэр зүйлийг л хүсээд идэг. Гэхдээ яг яаж гэдгээ бас сайн мэдгүй л байгаа. Жаахан ганцаар байна гэдэг. Тэгэл ирэл хайгуул хийгээл янз бүрийн юм ингээл YouTube-ээс их юм сонсон. Тэгэл янз бүрийн бясалгал байвал очиж суухыг ингээ хичээдэг. Тэгээ нэг хэсэг веган байсан. Веган бараг 2 жил шахам байсан. Мохитгэгүйгээр. Тэгээд суугаал бясалгал хийхээр нэг л сайн болж өгөхгүй цаг суун заримдаа цаг гарan 2 цаг энэ суугаад ингээд яг хийдэмээс суугаад чагаа юм шиг яг яаж хийх учраа бас сайн болохгүй ингээд байхаар заримдаа тэгээд урам уураад хэсэг хайчтай бясалгалаа хийхгүй ирнэ сонсох юмнууд болохоор сонсоолох дуртай байнга сонсно юм л бол тийм сонсны талаар дээд би ухамсар сэрэлтийн талаар тийм мэдлгүүдийг их сонсдог. Тэгээд заримдаа бас нэг их мэдээлэлээр өөрийгөө бас дүрх тэмээ ч юм уу гэсэн бодол бас төрдөг.
Хоёлоо одоо хаана гэртээ байна уу? Гэртээ байна. Хоёлоо байрлалаа сууж байгаа газраа солиод үзэх нэг юм гоё. Чөлөөтэй дандаа суудаг газраа биш. Нэг юм чөлөөтэй шинэлэг өөр гэх юм уу. Тим зүйлийг ингээд дотроос өөр ирэхгүй хүсээд ин л та. Тэгэхээр мэдгүй одоо ямар нэгэн байдлаар суудлаа өөрчлөөд үзэх байлаа. Охроо хараа суугаад үзэх. Өөрөө л мэд. Өөрөө л мэд. Охроо харагч. Тэгээ юу вэ нөхөө? Уугуулга янз бүрийн арцуу юу хүч хомоол эсвэл асаахлаа юуны юм байна уу? Нэг арай нэг юм шинэлэг орчин. Аа штэ. За би аваад. За бити яраарай за. За. Би ингээ холбогдож байгаа хүмүүстэй нэг сүртэйч яагаад идэх юм л та. Асуудлаа засаараа ингээ тэгэрэг нэг юм ярьдаг ч юм. Өөртөө нь яагаад ингэж хэлээд байгаа вэ гэхээр бас шалтгаантай. Өчигтэй тэр нь юу гэхээр нөгөө байнгын дадчихсан нэг юмараа ахаад л хийх гээд байгаа нэг тийм мэдрэмж орж ирээд байгаа байхгүй юу? Одоо ингэдэж штэ фитнес дасгал хөдөлгөөн дээр нэг ийм олон жил хийцэн дасгалаа байнга хийх нь бие организмд чинь ийм нөлөөлөл нь багасчихдаг. Тийм болохоор өөр шин дасгал, шин төхөөрөмжөөр солиод орлуулад үзье гэж багш нар хэлдэг штэ. Яг энтэй адилхан хоёулаа өөрлөгөө холбогдох, өөрийгөө өнгөөх, бясалгал хийх энэ зүйл дээр нөгөө нэг олон жил хийгээд ирчихсэн. Нөгөө хэцүү байгаа, нөгөө болохгүй байгаа юугаал ингээл хүчлээд байгаа, зүтгүүлээд байгаа нэг тийм юу орж ирсэн байхгүй юу? Мэдрэмж. Тийм болохоор л энэ гадна харагдах суудал, сандал ширээ, лаа хүч юугаар сольж үзэж байгаа орчин минь арай өөрчилж. За хоёлоо тэгээ тухтаагаар сайхан суугаадах юм. Сүртэй нүд мүд айных хэрэг байхгүй. Хоёлоо сайхан тайван. Сэтгэл зүйчтэй ярилцж гин гэж бодоол тайван суучих. Тэ. Тухайн хүний сүнсний хэмжээс, ухамсарын хэмжээс өндөр байх тусмаа л угаасаа их энгийн явдаг. Тэ. Өөрөөсөө алсраад юмыг нэг хүн дээр авах гад эсвэл болохгүй байгаа юмыг заавал өөртөө хүчлэх гэсэн тэр хэмжээстэй тэгж холбогдно. Би ингэх ёстой гэд хүчлэх тусмаа тэр хүнээс алсраад идэг байхгүй юу энэ 70 ертөнц одоо альва энерги юу гэдэг чинь. Тэгэхээр энгийн байх тусмаа л хамгийн сайн гэсэн үг. Тэгэхээр хоёул зүгээр ингийн явна. Санаа бүү зов. Хүчлэх хэрэг байхгүй. Олон цагаар нуруугийн жилтэл суулгахгүй. Цагаан ногоон хоол идүүлэхгүй. За юу. Энийг би давхар сүнсэнд чинь хэлээд байгаа шүү. За. Хүсвэл нүдэ айнаад, хүсвэл нүдэ нээгээд цонхоор харж байгаа гэсэн эргэн тойрноо ажиглаад тэгээд мэдрэмжийн анзаар юу ярмаар байна. Юугаад уудлаад байгаа. Дуулмаар байвал дуулаад өөрийнхоороо тайван тухтай бай, чөлөөтэй бай гэсэн санаа. Ахаад хэлэгдэж байна. Энэ чөлөөтэй гэдэг үг өөрт чинь бүр маш чухал үг байгаад байна. Чөлөөтэй бай. Би ингээд суухаар ингээд толгой ингээд эргээд идэх шин. Толгой эргэлдээд идэх. Угтаа өөртөөгөө холбогдно, өөрийгөө танин, сүнстэйгээ нэгдэн гэдэг чинь зовлон биш байхгүй юу да. Жаргал, хобби, айгүй нэг юм дураар хийгддэг зүйл гэсэн үг. Яагаад гэхлээр эн чинь биднэрт өөрт байгаа биеийн минь нэг л хэсэг. Түүнтэйгээ л холбогдох ч байгаа хэрэг шүү дээ. Алс хол Эверестийн оргил дээр биш, Америкийн ямар нэгэн хотод биш. Бидний өөрт байгаа л нэг биений маань хэсэг гэсэн үг. Тэгэхээр чөлөөлөөрэй, энгийн байгаарай.
За. За хоёлоо нүдэ анаад тухтай байдлаараа сууя. Өөрт чинь тухтай байвал хөлөө зөрүүлээ завил сууж болно. Эсвэл хөлөө чигээд завилд суугаад нүдийг анлаа. Дал мөр аргаш нь хоошин сулж буулгаад нэг гоё цээжээ дөхилгөө нуруугаац эхэлж. За хамраараа дүүртэл амьсгал аваад буцаагаад хамраараа хоосортлуу даанаар гаргач. За хит давтаарай. За өргөжлүүлээ хэд амьсгалч. Сайхан хоослоод бие сэтгэлээ чөлөөлөөд. Ямар гоё юм бэ. Сулалсан чинь, чөлөөлсөн чинь эрчмийн мэдээлэл чинь нэмэгдэж байна. Вибрац юу нэмэгдэж байна. Их энгийн байдаг шүү. Бие суллаа чөлөөлөөрэй гэд үгээрээ дайгаад хэлчихсэн чинь сэтгэл чинь хүртэл нэг юм уйсаа зөөлөрч байна. Нөгөө зовоод исэн, нөгөө хүчлээд исэн тэр хүнд мэдрэмж нь дагаа суларч байна. Одоо хөмсгөө суллаад хөөхөн царайнда баг зэргийн нэмсгэлэл мишэл цэцэрлж. Хүүхэд шиг хөөхөн жоохон охин шиг нэмсгэл дотруулж. Тэгээ яг энэ мөчийг, энэ тайван мэдрэмжээ маш гоё мэдрээд ав. Ажаад ав. Таних шүү дээ. Энэ үнц, энэ мэдрэмж, энэ баялаг таних шүү дээ. Энэ одоо цаг. Зүгээр дээ. Та энэ тайван амгаланг хүртэх хэрэгтэй. Та их замыг туулж ирсэн. Их зүйлийг үзэж тулсан. Энд ирэх гэж их хичээсэн. Их олон хүмүүстэй уулзсан. Энд одоо та сайхан тайвшраад ав. Энэ бие сайтар гэх чинь чагнаад ав. За та өөрт төрж байгаа мэдрэмжүүдээ хуваалцаарай. Сая харин нэг ойлгох гэсэн. Ойлгоод. Ойлгож байгаа юм шиг мэдрэмж өгсөн. Би яагаад аим байна. Амарсан сайхан байна. Зургсаа хүчтэй цохилсон. Яг л миний сүнс энд байгаа шүү гэж байгаа юм шиг. Байлгүй яах вэ?
би гээд нэг хинд орсон юм шиг. Жоох найгч. Дураараа бүжгэлж болно. Хөдлөж болно. Мэдэрч болно. Битгий харьцаглаарай. Дууны химнэлд ганхах, найган ганхах мэт. Бүжиж болно. Дураараа байгаарай. Битгий өөрийгөө. Тасраад байна. Битгий өөрийгөө хүчлээрэй. Хинээ энэ тасрах юунд битгий ач холбогдлог. Энэ сүлжээгээр утасны сүлжээ 4G интернетээр хоёулаа холбогдоогүй. Дотоод мэдрэмж тэр гэрлэн бие сүнсэн биеэр холбогдоод байна. Ойлгож байна уу? Тэгэхээр гацсан ч гацаагүйч үл хамааран дотор мэдрэмжээ хөрвжлүүлээд ажаад ав. Сайтар таниад ав. Сайн гих чинь өөрийнхөө дотор оршоод ав. Маш хурдан сарних гээд байна, савлах гээд байна шүү сэтгэл чинь. Жижигхэн юмн дээрээс. Тийм болохоор сайхан тогтооод өгөөрэй. Надад одоо нэг гоё тийм нуурын тогтоол ус харагдаж байна. Мандал дээр нь жаргаж байгаа гэмээр Тэнгэрийн улаанаар Тэнгэрийн өнгө үүс харагдаж байна. Их гоё тайван байна. Дулаахан зөөлөн байна. Дутах илүүдэх зүйл үгүй. Яг л дүүрэн байна. Их гоё тайван. Нуурын мандал, нуурын толион дээр тусах Тэнгэрийн өнгө их гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Эргэн тойрон хараа бүрий болсон байгаа хэдий чиг хамгийн гоё үзэсгэлэнтэй тусгал өнөөх нуурны мандал дээр, нуурын усан дээр байна. За давхар мэдрэмжүүдэд хуваалцаад надтай цуг яваа шүү. Ингээсээ дотор халуун өргөсөн. Яг тэр мөчт нь хуваалцаад яваарай заяа. Тийм яг тэр мөчт нь хамгийн үнцэнтэй байдаг шүү, хуваалцаа яваарай. Тэгээд яриаг чинь таслаад одоо төлөв дамжуулалт юу буухаар орж ирэхээр байх юм бол би шууд яриаг чинь таслаад дамжуулалт яндаа явчихдаг юм. Бусад үед надтай ингээд чөлөөтэй ярилцаа тухайн мөчөд орж ирж байгаа мэдрэмжээ шууд гаргаад яваа шүү за. Тий. Эн чинь өөрөө нэг одоо цаг өрнөж байгаа процесс байхгүй юу? Би оршоогош ингээд савлж байна. За. Надаа нуурын нөгөө түрүүн нуурын төлөө тайван байгаа нуурын эргэн тойрон орчныг дүрслээд исэн болвол одоо өнөөх нуурын ирэг дээр маань нэг эмэгтэй сууж байна. Маш гоё тайван сууж байна. Өвдгөө тврээд суудаг штэ хүмүүс газар. Яг тэрнтэй хитэ өвдгөө тврээ сууж байна. Би энэ эмэгтэйг таныг үгүй юу гэж хэлж одоохондоо мэдгүй ч гэсэндээ ямар ч л байсан эмэгтэй хүн. Та мөн юм шиг л байна. Мөн юм шиг байна. Төрхөн төстэй байж магадгүй юм шиг байна. Тантай харьцуулахад та юугаа ягаарэ зүгээр аваарай. Тантай харьцуулахад их гойлог гэмээр харагдаж байна. Энэ бас л нэг юм учир шалтгаан одоо тайлал явах учиртай шүү. Гойлог гэмээр харагдаж байна. Тэгээ их тайван юм.
нуурын толиог ширтээд л өөрийнхөө туулал юугаан, амьдрал юугаан, хорвоогийн учиг шалтгаан, занглаа юуг нь, тэг юуг нь тайван гих чин ширтэнхэн суун. Таны доторх тэр нэгэн хүн, тэр нэг төлөв адгаад яарад байх зүйл алга, арсалдаа тэмцэлдээд байх тийм юу алга, хүч уур омог алга, тайван суун, аясаар нь ажиглан суун, жамыг орчлон хорвоо ертөнцийг аясаар нь ажиглан мэдрэн толдон суун. Элдэв зүйл тохиолдоход ийм байдаг да. Ирлээ буцлаа хүмүүс ирэхэд буцахад явхад за ингэдэгтэй гэд жам ясуур нь хүлэн зөвшөөрч байна. Хит их хин нэгнээр хайрлуулах гэж хичээж дүр баганд орох хэрэг алга. Хин нэг намайг хайрландаа, тийм сайхан эр хүнтэй учрна, эрэндээ, тийм цагаан морьтой, тийм ханхуу, яандаа ингэндээ гэсэн хүлээлтж алга. Тэр нь тэгээ болохоороо болно л үсттэй. Тэнгэрийн тааллаар болог гэд. Хорвоогийн жамыг аясан, уйсан хүлээж авч байна. Их сайхан тайван юм. За давхар мэдрэмжээ хуваалцаа яваарай. Дүрслэл юу харагдаж байна? Үнэр яаж ингэ бүх 5 метрхүүгээ анзаараа. Ер нь би өөрөө тайван амтлуу байх. Надад чинь би вэж магадгүй. Ямар нэг юм харагдахгүй. Би гинэ өөр хэн байх вэ гэсэн аятай тайван сууж байна. За өөр юу мэдэрч байна? Яраарай, хаалцаарай. Бээр ингэ мэдрэмжээ сайн мэдэрч чаддаг юм аа. Битгий санаа зовоо. Чаддгүй, болдоггүй, бүтдэггүй, мэддэггүй гэдгийг түр хоош нь тавьчих. Чадах чинээгээр л зүгээр л өөрийгөө анзаарчих. Яг одоо цагт оршоо гэж хэлээд. Самстлаа бэж хэлээдээ тавиал сууж. Яг зөв. Хүчлэх хэрэггүй. Амгалан сууя.
нэг төлөв, нэг энергийн давтамж ороод ирэх юм. Тантай холбоотой. Та ямар нэгэн зүйл мэдэрч байна уу? Анзаарч байна уу? Сэтгэл хөдлөл чинь яаж байна? Нэг зүйл, нэг давтамж ороод ирлээ. Тийм болохоор асууж байгаа юм аа. Надад болохоор юу ч харагдахгүй байна, юу ч мэддэхгүй байна, юу сонсогдохгүй, юу ч үнэртэхгүй байна. Эрдөө зүгээр л тайван, өстөө нөгөө оршиж байна гэдэг шиг зүгээр л оршиж байна. Энэ мэдрэмж, энэ төлөвийг би хуваалцаад байгаа шүү. Эрдийн хөөрөө тайван оршиж байна. Ерөө саатгах, уулгалах, яарах зүйл огтоос алга. Зөөлхөн дүлгүүн тогтун гэж хэлдэг. Яг л тийм. Та энэ утсан дээр гадна сэлхлээд байгаа чимээг давхар сонсч чадчихэв үү? Одоо би ингээд машин дотор сууж байгаа байхгүй юу? Тэгээ таны төлөв мэдээлж орж ирээ тайван зүгээр юу ч бодохгүй оршиж байгаа байхгүй юу? Яг энэ өчид одоо цагт. Гэтэл энэ салхи машин хөдөлгөж байна уу гэмээр хөдөлгөн салхилаад шуураад байгаа байхгүй юу? Энэ салхи нь дохио байдлаар нэг үг хилэмж байдлаар, утга санаа байдлаар орж ирээд байна л та. Тантай холбоотой гэсэн үг. Таны дотор тайван амгалан төрлөх одоо төрөх чинь, мөн чанар чинь, сүнстэй нь өөрийн чинь өгөгдөл гэсэн үг. Оршиж байхад та гадуур нь салхилаад, шуураад, хийсээд, хуйлраад байна. Элдэв юм руу ойлгож байна уу? За буцаа саяныхаа юундаар анхаарал дээр буцаач. За үргэлжлүүлээ. Тайван амгалан танаас орж ирж байгаа мэдээлэл төлөв нь их сайхан тайван амгалан оршиж байна. Яг энэ мөчөд. Яг одоо миний бие рүү орж ирээд. Тэгтэл сонсож байгаарай. Тэгтэл эргэн тойронд маш хүчтэй салхи одоо яг салхилж байна. Энэ мөчөд. Сууж байгаа машин дайвалцдал хөдөлгөөд шуураад хийсэд байна. Энэ нь дүрслэл байдлаараа нэг утга санаа илэрхийлээд байна л да өөртөө нь холбоотойгоор. Юу гэж тайлаад ийн гэхлээр өөрийн тань дотоод сүнс буюу өөрийнхөө төрлөх мөн чанараараа тайван тогтун оршиж байхад анзаарч ажиглаж байхад альва зүйлсийг
амьдралыг орчлон хорвоог байхад та гадуур нь дэрэгдүүр нь шуураад хийсэд хуйлраад байна. Юу гэсэн үг вэ гэхлээр өөрийнхөө энэ өгөгдөл болсон төрөмөл мөн чанараасаа холдоод алсраад өөр зүйлээс өөрийгөө ирж хаагаад ийн гэсэн санаа. Ойлгож байна уу? Нөгөө түрүүний ярьсан ярианы ихэнд таны ийм юм оролдож үтсэн ингэсэн тэгсэн гэдэг чинь орж ирж байгаа шүү. Яг энэ байдлаар салхи намайг сатааруулаад ийн 50 нөлөөлөд ийн гэсэн үг. Надад буюу таны өөрийн чинь тэр дотоод 50 амгалан байдалд. Та тэгвэл өөр дээрээ тогтоод та өөрийгөө гаднаас хэн нэгнээс ирж хаах биш. Таны дотор та өөрөө оршиж байгаа юм байна гэдгийг ухамсарлаж ойлгоод тэр 50 тогтуун чанараа сайхан тэр 50 тогтуун чанартайгаа сайхан гэлчин уусаад үзвэл яадаг юм бэ? Миний хэлж байгааг ойлгож байна уу? Таныг өөрийгт нь тайвшраад тогтоод та өөрөө тэр тайвшрал нь, та өөрөө тэр амар амгалан нь, та өөрөө тэр анзаарга ажиглагч нь юм байна шүү дээ гэд өөрийгөө бага чатууга таниад үзвэл яадаг юм бэ гэж би танд хэлээд байна л да. За тэгэхэд таны энэ орж ирж байгаа би мэдээллийг төлбөрийг хуваалцаж байгаа шүү. Юу ч хүсэхгүй байна. Ойлгож байна уу? Юу ч хүсэхгүй байна. Түрүүн та юу гэж ярьлаа. Өөрийгөө яамаар байна, ингэмээр байна, юутайгаа холбогдмоор байна, ингэмээр байна, тэгмээр байна. Яасан ийсэн дамжуул бусд хүмүүсийг болохоор буултан шүлэг шиг яагаад минийх болохоор ингэхгүй юм. Үгүй. Хүн болгон өөр юм гэсэн өгөгдөл, хов заяа, ондоошилтой, оршихуйтай, өгөгдөлтэй. Өөрийн тань энэ орж ирээд байгаа энэ мэдээлэл, энэ төлөвөө ажиглаваас юу ч хүсэхгүй. Бүхний орой болсон, оргил болсон тэр амар амгалан өөрөө зүгээр л байгаад байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Одоо цаг нь өөрөө энэ дотор оршууд байна. Орчлон хорвоо нь өөрөө энэ бүрэлдээд байна. Онцлоод бусдаас ялгагдах тэр шинж байдал нь өөрөө энд оршоод тогтоод байна. Тогтоод байна. Таны өөрийн чинь ялгагдах шинж тэр онцлог нь энэ 50 амгалан байдал төрөх байдал энерги юм байна шүү дээ. Та өөрөө тэр 50 амгалан өөрийнхөө тэр төрмөл өгөгдөл мөн чанар дээр байгаа цагт таны хийх ёстой хаагаад байгаа элдв сүйд болоод байгаа тэр үйл, тэр янз бүрийн зүйлүүд чинь өөрөө аяанда аясаараа тодорхой юм байна шүү дээ. Ухаж гинүү? Аясаараа яа гэсэн бэ? Аясаараа тодорхой байна. Өөрөө аяанда тодроод ирнэ гэсэн үг. Гэтэл та тайвшрахгүйгээр өөрийнхөө өгөгдөл мөн чанар дээр очихгүйгээр салхи шиг хуйлраад хийсэд байна гэсэн үг. Ховсаад өөрчлөгдөд нисээд яваад байна гэсэн үг. Нэг байрандаа тогтохгүй байна гэсэн санаа. Гэтэл өөр дээрээ та 50 амгалан оршиж байхад өөрийгөө чагнан чимээлж байхад өөрийн тань тэр өгөгдөл үйл хэрэг аяанда тодорхой нь байна шүү дээ. Өөр бусад яах вэ?
Ийм л байх. Тийм л яваг. Тэд тэгэл тийм үүрэг даалгавартай. Эд тэгэл ийм учир зангалаатай байг. Энд тэгвэл би тайван амгалан оршмоор байна. Эргэх орчлонг өөрийнхөө сэтгэл дотроо толдон баймаар байна. Толдон суумаар байна. Энэ хорвоогоос илүү би юу ч хүсэхгүй. Энэ биендээ, энэ сэтгэл дотроо инх амгалан, инх тайван суумаар байна. Элдэв зүйлийг хүсэж намайг битгий зовоолдоо. Энэ хорвоод би заавал тийм их зүйлийг хийх албатай ёстой юм гэж юу? Энд байгаа минь л энд оршиж байгаа минь л дүүрэн биш хэрэггүй. Эннээс илүү юу тэгтлээ хүсэх юм. Энэ амар амгалан тайван байдлаас илүүтэй юу тэгтлээ эрхэмлэх юм, хайх юм. Энийг чинь л үүнийг чинь л энэ хорвоогийн хүн болгон эрчилсэн нэрэгт сүнс бүхэн ирдэг биш хэрэг. Энэ биендээ би тайван байхад энээс илүү юу тэгтлээ би хүсэх юм бэ? Энэ байгаа мэл хангалттай дүүрэн байхад энэ хорвоогоос юу би тэгтлээ гэхээр авах юм бэ? Ирж хайх юм бэ? Энд л би тайван баймаар байна. Болсон одоо би залхаж байна. Болсон болоогүй юмыг оролдохоос, болсон болоогүй зүйлээр өөрийгөө хүчлэхээс болсон болоогүй зүйлийг өөрийнхөө биеийн дээр хэрэглэхээс, туршиж үзэхээс залхаж байна. Дургу хөрч байна. Би одоо тайван баймаар байна. Би сэтгэл минь амар амгалан л баймаар байна. Хангалттай л их зүйлийг үзлээ шүү дээ. Хангалттай л их замаар тууллаа шүү дээ. Хинээсээ юу тэгтлээ хайх вэ? Хүлээх үү? Хаанаас юу тэгтлээ ирэх вэ? Хүсэх юм биш байх л та, тийм үү? Хүмүүс бусад өөрсдийнхөө л зам тавилан тууллаар явах. Өөрсдийнхөө л өгдөл юугаа өөрсдийнхөө нуруунд дээр өөрч явах. Өөрөө тэгвэл би энд тайван байхад өөр юуг тэгтлээ хүсээд байгаа юм бэ?
Өөрөөс минь илүү юуг тэгтлээ хайгаад байгаа юм бэ? Өөр хүн, өөр бусад тэд чинь өөр хүн ойлгож байна уу? Өөрөө би энэ тайван амгалан ойлгож байна уу чи? Яг одоо ямар сайхан тайван амгалан байна гэж. Яагаад гэвэл энэ хүний дотор ямар ч хүчлэх алга. Юурээс бусдтай харьцуулалт алга. Ердийн өөрийн тулаар тайван явж байгаа болохоор яг одоо энэ хүний биед байх ямар сайхан тайван байна гэж. Шахах элдв хүчлэл алга. Харьцуулах, барих, боо элдв дарамт алга. Хамгийн сайхан тайван. Хамгийн гоё эрхчлөлтэй байна. Хүний биед тэр шүү дээ. Хүний биед. Хүсэл алга. Энэ хүний биеийн дотор хүчлэл алга. Дураартай. Сэлэг шиг ирэх дураараа байна. Сайхан гихч нуужраад удаан гихч нунтмаар байна. Ухаан ботол минь зэлмэг шиг. Урдах зам минь тодрох шиг. Ийм сайхан тайван ийм гоё эрх дураар минь байлгах чадвал энэ биенийхээ зорилгыг энэ сүнснийхээ өөрө таалгарыг энэ хороос эргэх орчлонгоос би өөр олчих нь тэнцхэн шүү дээ. Ийм байхад
Ийм байх. Тоохгүй. За нэг ийм дамжуулалт явлаа. Өөр дээрээ тусгаж авбуу. Хэр хүлээж, хэр таниж сонсов. Бяцлах ихтэй ингээл 50 амгалан орчныг бүрдүүлээд хит хүчилдгүүр юм л да би болно. Нэг анзаарах гал чагнах гал ингээд дотгошоогоо л ингээд анирдтээ. Энэ юу хэлж байгаа бах л да. Зөвхөн бяцлал хийх, зөвхөн л яг нэг юм өөртөөгөө холбогдох, өөртөөгөө ярилцах тусгай орчин орон зайг биш. Бүр ерөнхий утгаараа хэлж байгаа бах л да. Бүр тэр чигээр даяар амьдралаар өөрийн тань амьдралыг одоо ерөнхий байдлаар хэлж байгаа утга санаа шүү за. Ерөнхий байдлаар, ердийн үед, энгийн үед гэсэн үг. Зүгээр үед гэсэн үг. Тэ. Саяны энэ хэлж байгаа дүрслэл юу ч гэсэндээ үг юунууд нь ч гэсэндээ ганцхан тэр үгээр нь үг хийж огтоосоо болохгүй шүү. Үгнийх нь ард өшөө утга санаа юу агуулгадж байдаг шүү заа юу. Маш сайн тунгаагаад чандлан сонсороо. Чагнан танаараа тэгээд одоо ингээ хойлогийнх нь хурааж авч байгаа энэ дуу подкаст болгоод хэд хоногоос орох бах. Тэр үед дахиад нэг хэд сонсоотохоор сонсох болгонд л өөр тайллууд, өөр нэг юунууд төгжээнүүд тайлагдаад идэх шүү заа юу. Тэ. Тэгээд өөр дээрээ тусгаж авахтаа бүр өргөн утгаар нь хүлээж аваарай. Бүх бийсүүд дээрээ танин сонсоорой. Хүн гэдэг амьтан чи энэ харагдаж байгаа махан бие, энэ дотор байгаа сүнсэн бие гэсэн хоёрхан зүйлээс огтосоо бүрддэг байхгүй юу? Бүхэл бүтэн орчлон хорвоо ертөнцийн дайны их олон өмнөх төрөл юутай холбоотой, өөрийнх нь өвөг дээдүүдтэй холбоотой, өнөд хорвоо юутай холбоотой бүх зүйлүүд оршин байдаг байхгүй юу? Энэ дотор одоо оршихуй мөн чанар сэтгэлд нь энэ тэрлион эд эсийнхаа нэгэн адилаар. Тэгэхээр хэлж байгаа утга санаа, ярьж байгаа үг хэллэхийг зүгээр л яг нэг юм бяцлаглалын төвшөнд хүн ингээ нэг юм өөрийгөө ажиглаа, сэтгэл хөдлөлөө нэг анзаардаг штэ. Би уурлаад ийн, би сая тэр хүнд яагаад тэгээ хэлчихв? Энэ хүнд яагаад би ийм зан гаргачихв гэд энэ нь ямар учиртай юм бол доо гэд хүн өөрийгөө нэг юм ухамсартайгаар анзаардаг штэ, ажигладаг штэ. Яг энэ шигэ та энд дамжуулж байгаа хэлж байгаа үгнүүдийг
түүн дээрээс ухаж авж байгаа, түүн дээрээс сэтгэл тань яаж долгиосолж хөдлөөд байгаа зүйлүүдийг яг л ингээд ерөнхий байдлаар ажиглаад л байгаарай, тунгаагаад л байгаарай. Өөрийнхөө олон бисүүдтэй. Тий. Тэр чинь л нөгөө өөрийгөө таних сэтгэлээ харж ойлгох гэдэг зүйл нь яваад байгаа юм шүү. Миний би амар амгалан байгаад идэх юм шиг юу ч хүсэхгүй тий. Юу ч хийх хүсэхгүй. Амар амгалан байлгах чадчих гэсэн үг би одоо яаж юм. Нэг талаасаа тийм байсан. Би дамжуулж явахдаа саяны таны төлөв ингээд оруулаад дамжуулж явахдаа давхар ерөнхийдөө ухамсартайгаар ингээд ажиглаад байж идэг байхгүй юу? Юу гэж хэлж гин, ямар дүрслэл, ямар сэтгэл хөдлөл юу байна, өөр ой тоонд юу орж ирж гин, эргэн тойронд юу байна гэл ерөнхий утгаар нь би өөрөө анзаарч идэг байхгүй юу? Тэгээд миний анзаарснаар бол хардаа ийм юм мэдрэгдсэн. Таны өөрийн тань төрмөл өгөгдөл чанар энэ тайван амгалан, амар амгалан байдал. Таны өөрийн төрмөл чанар. Саяны таны хэлж байгаа зүгээр л юу ч хийхгүй тайван амгалан оршоод л байж их учиртай хэрэггүй гэж байгаа. Үгүй мэдээж үгүй. Хүн болгон учиртай, сүнс болгон үүрэг даалгавартай. Тэгвэл та тайван амгалан байдал, тэр тайван амгалан орон зайг нь гүйцэд хангаж өгөхгүй улмаас та салхи шиг тэр эрчим энерги өөрийнхөө хуйларсан тэр юунда хитрхийг автаад өөрөөсөө холдоод алсраад байна. Тэгээд ирэнгүүт та ямар үүрэг даалгавартай, юу хийх хүчтэй гэдгийг бүр ингээд танихаа байтлаа холдоод байна гэсэн санаа. Тэгвэл та өөрөө өөрийгөө тайван амгалан тэр төрлөх мөн чанараар нь оршоож чадах юм бол, байлгаж орон зайг нь өгч чадах юм бол та өөрөө аяандаа нэг юм дотроосоо үүрэг даалгавраа таньж мэдээд өөрөө өөрийгөө ухаж ойлгоод үйл юугаа энэ хорвоо дээр хийх учиртай үйл юугаа өөрөө тодруулах гээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө дотроо өөрийнхөө өгөгдлөөр өгөгдөл заяагаар гэсэн үг. Одоо ухаж байна уу? Тий. Нэг юм байдаг штэ. Одоо жишээ байдлаар гэвэл бид нар нэг одоо хүүхэдтэй болоод хүүхдийг өсгөө том болгоод ингээд нас биеинд хүртэл ингээ өсгөөд явж идэг, хүмүүжүүлээ явж идэг. Тэгвэл таны төрүүлсэн хүүхэд танаас өөр байгаад идэг. Дийлэнх тохиолдолтой тийм үү? Өөр ертөнц, өөр оршихуй, өөр сүнс, өөр үзэл бодол, өөр юм байгаад идэг. Өөр үе хийгээд. Тэгвэл та тэр хүүхдийг өөрийнхоороо л байлгах гал, та өөрийнхөө дуртай дугуулан секцэндээ явуулах гал, та өөрийнхөө хүсэж байгаа сургууль номонд юунд нь хамруулах гал, та өөрийнхөө замаараа явуулах гал юм бол тэр хүүхдийг бүр өөрөөс нь алсруулад эвдэх нэ дээ. Хүн биш болгох нэ дээ. Тэгвэл зөнгөөр нь өөрөө нь өсөн боожих, өөрийнх нь тэр онцлогтон тохирсон орон зайг нь тайван амгалан байдлыг өгчих юм бол өнөө хүүхэд чинь өөрөө тайвшраад өөрөө тухтай байдалтай ороод ирэхээрээ би зургийн дугууланд явмаар байна. Ээжээ би сагсан бөмбөгөөр хичээлмээр байна. Ээжээ би ингэмээр байна. Ээжээ энэ сургууль надад таалагдахгүй байна. Би энэ яанд яваад үзье тэхүү. Хүүд нь энэ сонирхолтой байна гэд ингээд өөрийгөө ингээд нэг юм хөглөөд ирдгээд яг энэнтэй нэгэн адилаар та өөрийнхөө дотоод сүнсгэл биендээ яг ингэж хандаал гэж хэлэх гээд байна. Ойлгож байна уу? Өөрийн тань сүнс ямар өгөгдөл, ямар өвөрмөц шинж чанартай байна, мөн чанартай байна. Өөрөө та түүнийг таних мэдлээ шүү дээ, мэддэг шүү дээ. Тэгвэл тэр орон зайг нь өгч. Тэгээд аяанда өөрийнхөө дотроос өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө чиглүүлж хөтлөх тэр арга замыг нээгээд олчихно гэд хэлэх гээд байна л да. Тий. Ухаанда юу байдаг л да. Одоо надтай
одоо тэр тамаагүй мамхтайч гэдэг юм уу? Улааж мулаач гэдэг юм уу? Янз бүрийн хүмүүс ингээл холбогддог юм л та. Тэгэнгүүт нөгөө онгод тэнгэр дээд хэмжээс юмнууд нь шахаад нөгөө нөхөр чинь өөрөө өөрийгөө танихаа байгаад өөрөөс алсраад тайван амгалан бус болоод бүр ингээд галзуурлын ирмэг дээр бүр ингээд байж ядтлаа хэмжээнд очсон байдаг л да. Зарим тохиолдолд. Тэгвэл ялангуяа заавал бөөг гэд хоёлоо нэг юм төрөгч. За тэгвэл энгийн байдлаар та бидний шиг энгийн оюун санаа ухамсарын хувь сэрэлт тохиолдож байгаа хүмүүс ч мөн адил тайван бус болоод бүр ингээд нэг юм адахсан, яарсан эсвэл нэг юм нэг л зүйлийг ингээл гаднаас ирж хаах гал гэгэрл мэгэрл гэхээр дэлхийд даяар хэрж тийнэл нэг л юм гоё гэгэн багшиг мөрөөдөл ингээл явж идэг л та. Тэгвэл энэ дээр миний буюу би ингээд дамжуулалт хийж явахдаа тэр дээд эрчим хэмжээсийн дамжуулалтуудыг явж явахдаа хүмүүс туслаа явж явахдаа нэг зүйлийг бат итгэлтэйгээр ойлгосон, хуж авсан нь юу байсан гэхлээр та бөөж бай, та тамхтай юутай хитэнч бай, та сүнсэн сэрж байгаа юм ч бай, та ухамсарын хувьд ингэж байгаа тэгж байгаа юм ч бай, аль нь ч бай, аль нь ч бай. Хамгийн эхлээд та тайван байх хэрэгтэй. Тогтох хэрэгтэй. Дараачаар нь ажиглах, анзаарах үүрэгтэй, шаардлагатай. Таны дотор юу өрнөд байна? Та яг юу хүсээд байна? Тэгээд тэрийг нь сайтар ажигласны үндсэн дээр та хинтээ холбогдох уу, ямар багшид шав орох уу, аль эсвэл яах уу, ийх үү, ямар ажил төрөл хийх үү, ямар байдлаар өөртөөгөө холбогдох уу гэдэг арга замуудтай аяанда дотроос тань аяанда тодроод ирнэ гэд би болон надаар дамжуулан хэлдэг байхгүй юу? Орчлон хорвоо ертөнц энэ холбогдоод байгаа дээд хэм хэмжээстүүд. Тэгэхээр бүх зүйлийн эхлэл нь эртөөл тайван амгалан тогтох байгаад идэг. Тайвшрах байгаад идэг шүү. Тий. Бүх хүмүүст, бүх сүнсэн биеүүдэд би харьяалуулж хэлж байгаа. Тий. Тайвшраа тогтоод ирэхээр тухайн хүн өөрийнхөө хөгдөл тэр өвөрмөц шин чанараараа яах уу, ийх үү, юутай холбогдох уу, хэн дээр очих уу, яах вэ ийх үү гэдэг нь аяандаа исаараа тодроод ирдэг. Нэг ийм учиртай юм явдаг байгаа шүү. Учиглаад хэлэхээр ухааруулаад таниулахаар таны дотор бие сүнсэн биетэй маш гоё уужраад хүлээгээд авч ийн өөртөө тусгаж авч ийн ухаж авч ийн танаас орж ирж байгаа мэдээлэл нь тэгж орж ирээд юм л та. За өөртөө нь өөр хэлэх зүйл ярих хуваалцах зүйл байна уу? Байхгүй наа, энэ болсон баярлалаа. За нэг ийм юм байдаг би танд хэлээд байгаа. Заримдаа өөрийнхөө тэр дотоод дуу хоолой буюу дотор сүнснээсээ өөрөөсөө алсарчсан байдаг хүмүүс сүнсэн тусгаж аваад сүнсэн тайвшраад сүнсэн холбогдох гэсэн тэр нэг гогцоо юугаа таниад мэдчихэд байхад тухайн хүний оюун санаа буюу нөгөө эго итгэл үнэмшил нь гүйцэж хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад идэг. Зэрэгцэн тайвширч чадахгүй байгаад идэг. Миний хэлж байгааг ойлгож байна уу?
Тэгвэл аяанда хэд хоногоос багаар таниад эхэлдэг, мэдээд эхэлдэг. Тэр нь яаж ийм вэ гэхлээр өнөөх дотор сүнсгэл бие буюу энергийн биеинд нь хурч очсон тэр мэдлэг мэдээлэл, тэр одоо эрчим энерги, одоо эн чинь үг яриа явж байгаа гэдэг чинь эрчим энергийн дамжуулалтууд явж байгаа байхгүй юу? Тэр дамжуулалтууд, очсон дамжуулалтууд одоо компьютероор ярих юм бол инсталл хийж юунд нь суугаад тэгээд десктоп дэлгэцэн дээр нэг юм фолдер үүсдэг дээ. Яг тэрнтэй адилхан тухайн хүний сүнсэн энергийн биед нь суусан тэр мэдээлэл, тэр очсон эрчим энергийн юунаа дамжуулалт маань хэд хоногоос багаар аясуудаа тухайн хүн эзэн биеийнхээ одоо тэр бодол, оюун санаа, бие сэтгэл эд эсэнд нь хурч очдөг байгаа шүү. Тий, бас нэг ийм очих шалтгаан байгаад идэг шүү. Сүнсэн нүг нь таниад за. Нэрээ сайхан боллоо. Дүүрлээ гэд байхад нөгөө хүн нь ханахгүй байгаад байгаагийн гол шалтгаан нь сүнснээсээ алсарсан байгаад байгаа. Хоёр ийм өөр байгаад байгаа. Нэг нь сул болж нэгдээгүй байгаа гэдгийг л гол зангилаа гэж хэлэх гээд байгаа. За тийм ээ да. Тэгээд хоёлоо дамжуулт юугаа ингээд энэ үргээд өндөрлүүлээ. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр эсвэл хэд хоногоос доо чин сэтгэлээсээ та орчлон хорвоо ертөнцид талархаад сайхан сүв өргөтгөөрэй. Чин сэтгэлээсээ талархаад сүв өргөтгөөрэй. Бүх зүйл учир шалтгаан ерөөлтэй байдаг. Бүх зүйл холбоотой байдаг. Ялангуяа эрчим энергийн орон зайд. Өнөөдөр таны ингээ холбогдож байгаа, та дамжуултаа авч байгаа ч гэсэндээ маш том учир шалтгаан, шүтэн барилга, ерөөл буян заяа бас явж байдаг. Зөвхөн надтай биш, хорвоо ертөнцтэй би ерөнхий утгаар нь холбож байгаа шүү даяартай. Тийм болохоор чин сэтгэлээсээ талархаад сайхан сүв дээжлээд өргөөрэй гэд хэлээд байгаа юм. За баярлалаа. За.
volando